Сайн байцгаана уу ихэм сонсогчдоо. Найзууд бирэнд бид 4 ТV-с подкастын шинэ дугаар тавтай мэл. За сайн байцгаана уу. Таад маань бидний өмнөх дугаараадыг сонссон бол бид нар 4 ТV-ийн 4 өөр улсаас найзууд одоо амьдарч байгаа улсуудынхаа ялгаатай тал онцлогуудыг та бүхэндээ ярьдаг байгаа. Энэ удаагийн сэдвээр бид хаанч байсан бидний амьдралд нөлөөлдөг нэгэн сэдвийг гүнзгийрээ ярилцъя гэж бодож байна. Энэ нь бол ажил мэргэжил, цалин ба дөрвөн орны ажлын орчны соёлын ялгаатай байдал. Та ингэж бүгдээрээ эхэлэх үү өнөөдөр? Энэ удаагийн хөтлөгчөөр Номона би Америкаас холбогдож байна. Тэгээд эхлээд өнөөдөр Ирландын тухай ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр манай өнөө болохоор хувцсны загварын дизайнер Ардын багш. Одоо бол Ирландд сурхан хажуугаар хагас цагийн ажил хийдэг байгаа. Одоогийнхаа ажлын талаар бидэнтэй хуваалцахгүй юу өнөө? За хүмүүс бас биднийг одоо энэ 3 дахь дугаараар ингээд ямар ажил хийдэг, ямар хүмүүс юм болоо гэдээ ингээд их сонирхож байгаа гэж магадгүй. Тэгээд өнөөдөр би өмнө нь болохоор Монголд байхдаа дизайнераар ажилладаг байсан. Яг хувцсны. Тэгээд өөрөө ингээд өөрийнхөө брендийг үүсгээд ажиллаж байсан. За тэгээд тэрний хажуугаар бас ингээд дунд сургуульд ингээд дизайны багш хийдэг байсан. Тэгээд энд ирээд болохоор би мэрэгжилтэйгээ жоохон холбоотой ажил хиймээр санагдаад хайж үзэж байгаад тэгээ одоо манайхаар бол ингээд хувцсны захиалга засварын газар гэх юм уу тийм газарт би ингээд цагийн ажил хийж байгаа. Яад гэхээр би бүтэн цагаар одоо нөгөө сургууль сурж байгаа учраас ерөнхийдөө ажлын цаг бол тийм их байдаггүй. Тэгэхээр ер нь 7 хоногт нэг 2-оос 3 өдөр тэгээд хагас цагаар ажил хийдэг байгаа. Миний сонссноор одоо ирландчуудад хөгжилтэй тийм хошин шогийн мэдрэмж өндөртэй орн гэцгээд юм байлээ. Ерөнхийд нь ажлын хамт олон орчноос нь ирландчуудад ямар онцлог чанд анзаарчихсан бэ? За энэ болохоор одоо тэгээ миний ярих гэж байгаа юм болохоор зөвхөн миний л нөгөө туршлага байгаа тий. Би ерөнхийдөө одоо нөгөө ажил дээр ингээд нөгөө үйлчлүүлэгчтэй их харьцдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд тийм Ирландууд би бас анх Монголоос ирчээд ингээд ямар тийм ийм фаны хүмүүс юм бэ, ямар хөвгчлөлтэй хүмүүс юм бэ гэж их гайхдаг байсан. Ингээд манай монголчин бол монголчуудтай ингээд харьцуулахад бол бүр илүү тийм нөгөө одоо хошин шогийн мэдрэмж өндөртэй гэх юм уу, тийм хүмүүс санагддаг. Ингээд байнга ингээд тоглоом хийдэг ч юм уу. Заримдаа тэрийг ингээд би анх нөгөө хэл бас тийм амар сайн биш байхдаа ингээд амар гайхаад ингээд ойлгохгүй бас паниктчихсэн үе бас байдаг байсан. Тэгээд ингээд ирж байгаа үйлчлүүлэгчд маань ч гэсэндээ ингээд хаяа тоглоом хийгээл одоо нэг явуулах гэж ярьдэн шүү дээ монголоор тийм юм бас аягүй хийдэг. Энэ Америктаас тоглож модохоор заримдаа жокийн ойлгохгүй тэгэл ааха л гэл. Тийм би бас заримдаа дараа нь ойлгож бараг ганцаараа инээж мэд. Өөр чанд анзаарсан онцлог байна уу? За Монголтой харьцуулахад нөгөө хүмүүс нь одоо манай мэрэгжлийн хувьд болохоор ингээд Монголд болохоор ингээд миний одоо авдаг байсан одоо үйлчлүүлэгчдээс ч юм авдаг байсан мэдрэмж болохоор нэг тийм хэмдээ одоо нэг тийм заримдаа бол ингээл нөө хүмүүс ингээл за мөнгөө төлсөн одоо үйлчлүүлэгч бол хаан гэдэг нэг байр сууриас ерөөдөө хандаад байдаг. Энд болохоор тийм биш. Яа бүр айгүй өөр байдаг. Тэр нь болохоор ингээд намайг болохоор ингээд айгүй тийм ийм тусгай одоо ийм чадвартай нэлээд тийм одоо нэлээд тийм чадварлаг тийм онцгой юм шиг тийм байр сууриас ер нь ханддаг. Тэгээд айгүй гоё ханддаг. Хөөх ямар яаж ингэж бодож хийсэн юм бэ? Хөөх яаж ингэж хоёор энийг ингэж янзлсан ч гэдэг юм уу те. Ингээд илүү одоо хүндлэлтэй ч юм уу би яг гоё үгээ сайн эвлүүлж хэлж чадахгүй л юм л та. Тийм илүү бид нарыг илүү тийм арай өөр төвшөнд л ингэж ер нь харьцаад ах шиг санагддаг шүү дээ. Хүндэтгэлтэй гоё харьцдаг юм те. Бас миний сонсч байснаар
яг Ирланд чинь ерөнхийдөө Great Britain буюу нэг Их Британтай хөрш орно шүү дээ, тий. Тэгээд намайг Лондонд нэлээдэн жил юм аялж байгаад бол надад их цочмоор байсан. Царийн цагаараа сайхан пив уучдаг, пив вино чөлөөтэй уудаг. Тэгээд Ирланд ч бол яг хөрш тэгээ хоёрдугаар өөрийн пивоор бол алдартай орно шүү дээ, тий. Хэр их ууж байна. Ер нь нөгөө одоо баг дэлхийд даяар л алдартай нэг энтхийн Guinness гэдэг пив байгаа тий, хар пив байдаг. Тэр бол бүр ингээд угаасаа бүр амар хүн болгон л барыг мэдэх байх гэж бодож байна. Тэгээд бас Irish pub ч юм бол бас нэлээд дэлхийд даяар алдартай. Манай Монголч гэсэн хэд байдаг шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол нэлээд тийм сайн уух одоо соёлтой гэх юм уу тийм уудаг. Гэхдээ бас тэгж бүр амар одоо тасраал одоо эсвэл зодон зохион хийтлээ бас уухгүй гайгүй. Гэхдээ ер нь бол одоо пабнуудаар бол маш сайн үйлшүүлнэ. Ялангуяа ингээл амралтын өдрүүдээр ер нь 4-өөс эхлээл ер нь ингээд орой ажлынхаа дараа ч юм уу ажлынхантайгаа хамт гарч ер нь бол хүмүүс PV-г бас аягүй их уудаг. PV-рээ пабаараа ер нь бол нэлээд алдартай. Тийш тэр пив бол их гой зүйл амттай тий. Дээр нь ялангуяа тэр blackberry лөө. Blackberry-гийн соус дэчгээр бүр их гой амттай болчтой. Тийм тэрийг бас янз бүрийн юмтай холиод тэгээд бас уухаар амар гоё гэдэг яриад байдаг. Тэгээд тэрээс нөгөө Ирландд өөрсдөө л joke хийгээл тэгэж яриад байдаг. Ер нь бол ингээл бараг л Guinness бол бүх өвчнөд сайн. Ер нь нэг юм болохгүй бол Guinness л уу гэж ерөөдөө тэгэж яриад байдаг. Тэгээд зүгээр сонирхолж хэлэхэд бол нөгөө төмрийн агуулмж амар өндөртэй байдаг учраас ингээд нөгөө цус багталтай ч юм уу бас ингээд төрсэн ээжүүд нь хүртэл уудаг гэдгийг сонсч ирсэн Ирланд хүмүүсээс. За дуусгаа дараагийн орн руу орохоос өмнө нэг асуултыг дахиад нэг жоохон тодруулаад аваад асууж шээ. Манай өнөө сая хагас цагийн ажил хийдэг гэсэн шүү дээ. Цалингийн хувьд ер нь Ирландд хагас цагийн ажил гэх юм уу? Ойролцоогоор ямар цалинтай байд юм бэ? Цагийн үнэлгээ болохоор энд жил болгон ерөөдөө ингээд тодорхой хувиар ингээд нэмэгдээд яваад байдаг нөгөө инфляциас шалтгаалаад. Тэгээ одоогийн байдлаар бол одоо хамгийн доотлын цагийн үнэлгээ бол 13 цаг байгаа. Миний санджаар 13 евро 50 цент гэсэн үг. Тийм ба цагийн үнэлгээ. Тэгээ тэрнээс дээшлээд явна гэсэн үг юм. Тэгээд одоо нэлээд эрэлт хэрэгцээтэй сайн мэргэжлүүд ингээ full time ажил хийж байгаа хүмүүс бол одоо бүр өндөр цалинтай л гэсэн. Цагийн үнэлгээ нь баг ингээл би тэгж сонсч байсан юм байна. Ер нь бол тэр одоо энд эмнэлгийн ажилчид энэ төр бол бас нэлээд нөгөө дутагдaltaй байдаг байхгүй. Тэгэхээр тэдний цагийн үнэлгээ нь ингээл 50-аас 70 еврогийн хавцаа байдаг гэж сонсч байсан. Хэд нуулж шít. Тэгээд одоо оюутан байхад хагас цагийн ажил хийхэд ажиллах цагийн лимит байх уу? Ажиллах цагийн лимит байгаа. Ер нь бол оюутнууд болохоор 20 цаг ажиллах хэрэгтэй байдаг. Тийм. Тэгээ зарим газрууд бол бас ажил олгогчтойгоо тохироод тэрнээс арай жоохон илүү цагаагаар хийж байгаа тохиолдлууд байгаад байдаг. Миний санджаар л ингээд би бас өмнө нөгөө Японд байсан гэж хэлчихсэн. Тэгэхэд Японд бол боогийн тий хууль нь нэлээд чанга байгаад байдаг. Тий яг 20 цагаа давуулж болохгүй гэдэг тий. Тийг санахын тийм. Тийм. Энд болохоор тэр нь бол харьцангуй гайгүй. Тэгж бүр амар одоо нөгөө хянаж шалгаад бүр амар яагаад байдаггүй. Тэгтээ бол яг хуулиа мөрдөд явах нь яц ч утсан зөвлөдөө тий. 13 евро гэдэг чинь бас ажгүй өндөр цалинд орох хаа. Тэгэхээр одоо оюутан хүн ажлынхаа хажуугаар сургуулийн хажуугаар амьдрахад бол боломжийн цалин юм болов уу гэж би ойлголоо. Зөв үү? Тийм ер нь би одоо ингээд 7 хоногт ингээд нэг 2-3 өдөр ингээд хагас цагаар ажилладаг гэсэндээ ямар ч байсан ингээд өөрийгөө болгоо зүгээр ингээд амьдраад байдаг. Тэгэхээр ер нь бүтэн цагаар ажил хийх юм бол хангалттай л цалинтай байх юм шиг санагддаг штэ. За гоё дэлгэрэнгүй сайхан өөрийнхөө туршлагыг хуваалцсан баярлалаа өнөө. Одоо хэдүүлээ тэгвэл Австрали буюу Уянгатаага Австралийн тухай жоохон сонирхъя. Тэгэхээр манай Уянгаа болохоор сайн хань 2 хөөрхөн хүүхдийн халамжид ээж байгаа. Тэгээд манай 2 дахь дугаар дээр та бүхэн сонссон бол Австралид хүүхдийн цэцэрлэг маш үнэтэй тул Австрали ээжүүд ажиллахгүйгээр гэртээ хүүхдээ асрахаар
асардаг бол маш түгээмэл. Тэгэхээр уянгаа миний ямар ажлууд хийж байсан бэ? Тэгээ одоо хаана ажилладаг? Тэр талаараа ярьж өгөөч. За баярлалаа. За Австралид яг 7 жилийн өмнө ирээд би анх яг сүвшний газар зөөвчөөр яг ажиллаж эхэлж исэн. Тэгээд тухайд хүүхд маань насны нэлээд жоохон байсан учраас нөгөө өртөөлчилж ажилладаг байсан. Манай нөхөр бол нөгөө бүтэн цагийн ажилтай байсан болохоор би нөгөө нэг сүвшнийхаа менежертэй ярилцж агаад орой 5:30-аас 9:30-ийн хооронд тийм шифтийг авч ажилладаг байсан. Тэгээд хүүгээ өглөөдөө би харж агаад тэгээд орой нөхрөө ажлын тарахаас өмнө ажлын доор аваачаад ингээд тавиад тэгээ маань нөхөр нэг сүүлийн нэг цагаа хүүхдтэйгээ хамт сууж байгаа хийчээ тэгээд харьдаг байсан. Тэгээд яг тэр ажлыг нэг 9 сар гаруй хийсэн юм аа. Тэгжсэн чинь нөгөө миний сурч исэн хэлний сургуулиас надад маркетингийн ажилтнаар ажиллах ажлын санал тавиад тэгээд би монголчуудыг хариуцсан маркетингийн ажилтнаар ажилласан. Тэгээд тэн дээр бол ер нь маш их зүйлийг ер нь суралцаж авсан. Австралийн одоо нэг ажлын байран дээр соёлтэй юугаар одоо монголчуудаас Монголд ажиллахаас өөрийн ингээд маш их зүйлийг сурч авч ирсэн. Тэгээд үүний дараа нь одоо хуримтлуулсан туршлага дээр үндэслээд арай жоохон том сургуульд би ажиллах хүсэлт гаргаад тэгээд ажлаа солиод арай том сургуульд ажиллаж эхэлсэн. Тэгээд яг энэ дээр бас яг л хуучинтайгаа адилхан би монголчуудыг хариуцсан маркетингийн ажилтан гэдэг албан тушаалыг хийж исэн. Тэгээд энэ ажил маань болохоор ер нь бол одоо тухайн сургуультай олон оюутныг авчрах. Гэхдээ би өөрөө бол нөгөө нэг яг монгол оюутнуудтай ингэж харьцдаггүй. Дандаа нөгөө агентлагуудтай харилцдаг байсан л да. Тэгээд янз бүрийн агентлагуудтай янз бүрийн нөгөө урамшуул зарлаад тэгээд тэднэртэйгээ очиж уулзах тий агентлаг нь хаана байна одоо өөр одоо энэ Австралийн өөр хотуудад байх юм бол тийш очиж уулзах. Эсвэл Монголд байвал Монгол руу очиж агентлагуудтай уулзах. Тэгээд сургууль дээрээ хүрээд ирсэн агентлагаар дамжаад сургууль дээр хүрээд ирсэн оюутнуудаа би өөрөө ингэж хариуцаж бас ажиллах одоо ёстой байдаг байсан. Тэгээд тэднийхээ одоо нөгөө хичээлд нь сайн эрцийн одоо сайн одоо нөгөө яг хөө эрцийг би бүртгэхгүй л дээ. Гэхдээ ер нь бол би эрцийг байнга шалгаад тэгээд нөгөө хичээлд нь явуулах одоо яаж ийж ийн гэх тэднэртэй бичилж уулзах ямар одоо бэрхшээл зовлон байна. Тэгээд тэдний одоо шийдэж өгөх ажил олдохгүй байвал одоо ажлын зарыг ингээд хамт хайлцах ч гэдэг юм уу те. Ер нь бол тэдрийг ингээд нэг одоо нэг хайрлаж халамжлал яг нэг ээж шиг ингээд нэг тийм ажлыг би нэг 2 жил гаруй хийсэн. Тэгээд яг уу энэ ажил маань бас нэлээд гоё байсан л да. Дандаа монголчуудтай харилцдаг, монголчуудтай туслаад бас их сайхан ажил байсан. Гэхдээ ер нь бол би бас ингээд яг гадныхантай илүү одоо тийм ажиллах илүү тийм сонирхолтой болж эхэлсэн л дээ. Тэгээд тэгээ өөрөө би бол юм хувцас заагварч нэлээд сонирхолтой хүн баггүй. Тэгээд энд одоо байдаг хамгийн том одоо нэг брэндүүд нь төвлөрсөн нэг том шопинг молд би анх ирээл юм тэнд ингээл ороод яхаар нэг тийм айгу гоё мэдрэмж авдаг байсан. Тэгээд энд л нэг өдөр ажилд орондоо гэдэг. Гэтэ би яг нэг тийм дөрвтэй алхам хийдэг байсан тухайд тэгэл өөр ажил хийдэг байсан болохоор тэгээд тэнд би яг хүсэлт гаргаад тэгээ бас нэлээд олон хүмүүстэй уулзаж ярилцлагуудыг ингэж явж байгаа. Тэгээд аваад яг өнөөдрийг хүртэл би яг тэндээ одоо худалдааны зөвлөх хийж байгаа. Ямар гоё. Тэгээд энэ нөгөө нэг том дэлгүүр бүх брэндүүд нь байдаг. Тэгээд энд ирж байгаа хүмүүс ер нь худалдаа авахч нь яаж яадаг вэ гэхээр манай Монголоос арай жоохон ялгаатай. Монголд бол хүмүүс ингээд юу хүсэж байгаагаа мэдээд баг дэлгүүр хэсэгчтэй. Тэгээд надад нэг юм гадуур нэг юм хүрэм хэрэгтэй байныг би уртыг авмаар энэ ч гэдэм үү. Тэгээд энд болохоор арай өөр ялгаатай. Юугаар би одоо нэг тим юмд оролцсон гэл тэгэл тийм үү яг ямар хөө юм хайж байгаа гэл тэгэхээр мэдхгүй чи харин зөвлөлтөө анх нилээ ингээд айгуу тийм чаленж юм байсан. Би болохоор ингээд өөрийнхөө нэг ингээд өөрт таадагдж байгаа барьж аваад ингээд санал болгоод тэгдэг байсан. Тэгээд одоо л ингээд суралцаад яаж байгаа. Тэгээд энэ ажилтаа нэлээ дуртай байгаа. Гоё сонирхолтой сонсогч. Тэгээд за баярлалаа. За тэгээд цагийн үнэлгээний хувьд цагийн үнэлгээг нь би бас ярьж байгаа шүү дээ тий.
Тий. Энэ дээр бас нэг сонирхолтой юм хэлэхэд яг хуу Австралид ер нь офисын ажил хийх, офисын бус ажил хийх хоёр бол тийм цалингийн зөрүү бол цэцэнгуй бага байдаг. Энэ бас их сонирхолтой санагддаг. Тэгэхээр та офисын ажил хийн, эсвэл барилга дээр ажиллана гэж тэгж штэ тий. Тэгэхээр цалингийн зөрүү бол нэг тийм айхтар бол их байдгүй. Хэрвээ та тийм л том айхтар том офисын ажил хийдэг том дарга биш бол тий. Тий, анх бас энийг ингээд хараад бас гайхаж ирсэн. Зарим одоо ингээд барилга дээр ч юм уу тий ажиллаж байгаа тийм ажилчид бүр ингээд офисын ажил хийж байгаа ажилтнасаа бүр илүү цалин авдаг тийм хүмүүс хүртэл байдаг. Тэгээд ийм болоод ч тэр үе ер нь бол Австралид ингээд бүх хүн гайгүй өндөр цалин авдаг учраас амьдралын түвшин бол айгүй сайн өндөр гэж би бол хардаг. Хүн болгон ер нь хүссэн зүйлээ худалдаж авч хэрэглэх, идэж уух тийм ер нь боломж нь нээлттэй байдаг. Та хэрэг хөдөлж л байгаа бол тэгэхээс бол заавал нөгөө нэг юм одоо нөгөө нэг цүнх барайл заавал нэг тийм офисын ажил хийхээрээ чи айгуу тийм тансаг гоё амьдрна гэсэн үг бол биш байдаг. Австралид бол тийм. За Эдийн үнэлгээний хувьд тэгээ сая хэд гэсэн бэ? Дундаж яна би уучлаарай. Би сая хэлээгүй байхаа шууд нөгөө нэг амар урдчилж нөгөө оршил ярьж ирсэн аа. За тий. Ер нь аль цагийн үнэлгээ нь сая сүүлд бол 25 оны байдлаар бол шинжлэгдээд нэг цагийн үнэлгээ нь $25 буюу Монгол мөнгөөр 55,000 болсон байгаа. Яг одоо. Тийм. Тэгээд яг одоо нэг ажил тус бүр нь одоо яг гэрээгээ яаж байгуулснаасаа шалтгаалаад яг хөө миний өмнө ажиллаж исэн одоо тэр сургуульд маркетингийн ажил хийж байхад бол дундаж цалин бол яг $5,000 байдаг байсан. Тийм дундаж нь штэ. Тийм тэгэл тухайн хүний ур чадвараас шалтгаалаад тэр нь арай жоохон дээшээ байна. Тэгээд миний ажил чи өөрөө яг маркетинг байсан учраас олон оюутнууд авчирсан тэр нөгөө нэг ингээд нөгөө нэг хувийг гаргаад бас тэрнээсээ нэг жоохон хувь авах тийм тохиолдол байдаг байсан. Сая доллар гэж энэ Австрали долларын тухай бид нэр ярьж ах шиг байна тийм ээ? Тийм энэ Австрали доллар шүү. Тий миний хэлсэн тоог 2200-аар үржүүлээ. Түрүүний нөгөө юу гэсэн штэ хүүхдээ аавынхаа нөгөө ажлынхаа доор аваачаад орхичоод тэгээ ажилдаа явдаг гэсэн гээд. Тэгэхээр Австралийн тэр ажлын орчин ч юм уу бас тийм боломж байдаг гэсэн үг үү тий? Тэр ер нь тийштэй. Тэр бол айгүй нээлттэй. Одоо тийм нөхөр маань тэгэл шууд хүүхдэд дагуулаад дээш офис руу орчдөг байсан. Тийм тэгэл тэр хажуугаар нь хүмүүс ажиллаа хийжлээ. Тэгэл тийм тэгэл хүүхдээ аваад ирсэн. Тэгээд энэ бас нэг ажлын байран дээр бас анзаарэгддэг маш гоё том соёл юу вэ гэхээр ерөөсөө гэр бүл ерөөсөө хамгийн чухал зүйл. Гэр бүлээс бид нар нэг тавих хэрэгтэй. Тэгэл тэр одоо дарга байна уу зэрэг байна уу хамаагүй тэр хүүхдээ аваад ирсэн бол яана энэ хүүхд нь одоо уусаа энэ хүн одоо ингээл тэ 4 өнгөрөөд угаасаа энэ одоо ажлынхан цаг баг дуусч ийн гэд дарга нь баг тэгж бодно тийм тэрийг бол хинч ерөөсөө асуухгүй асуух баг ирэхгүй тийм баг асуух тийм соёл баг байхгүй. Аюу гой санагдчихэв. Тэгээд манай Японд одоо тэр бол баг төсөөлхийн аргагүй зүйл байгаа байхгүй юу? Ажил дээр нь одоо жишээ нь би нөхрийнхөө ажил дээр ч юм уу хүүхдээ аваачаад өгчин. Нэг цаг орчим тэр ажил дээр манай хүүхдтэйгээ байж гэн гэсэн ойлголт ер нь Япон өмнөний толгойд ерөөсөө хизээч буухгүй. Тэр өстой тийм Япон шүү дээ гэж. Маш нэг юм байна. Тэгээд бас нэг байхад одоо энд чинь 2-7 хоног ингээл нэг хүүхдүүд сургуулийн амралт болдсон штэ. Тэр үеэр бүр ингээд манай нөхрийн ажлын хүмүүс ингээд хүүхдүүдэд авчирсан. Тэгээд тэн дээр ингээд нэг өрөөнд оруулаад нөгөө хэд нь iPad-а, номоо ингээд хичээл хийх юм авчирсан. Тэгээл аав нь нөгөө ланч тайм болонгот хүүхдүүдтэй гарч хоолоо идчихэл тэгээл ингээд аавынхаа ажлын нэг өрөөнд нь ингээд бас ингээд ном сонингоо уншаал байж идэг. Бас тийм бас нэлээ өөр байгаа. Энэ гоё энэс яг энэ саний энэ яран дээр үнслээд цааш нь тодруулж асуухад Австралид ажиллахад ажлын соёлын хувьд саяны ярьсантай болон өөр бусадтай ямар нэгэн онцлогуд чамд анзаарчихсан уу? Ер нь бол маш олон одоо манай Монголтай харьцуулахад маш олон тийм соёлын ялгаанууд бол харагдчихсэн. За нэгдүгээр тал нөгөө ажлын цаг л бол ажлын цаг гэдэг нь ингээд бүр тэрийг бүр ингээд бүр айгүй хатуу ингэж баримтлагдаг нь надад бас ингээд нэг бодлын айгүй гой санагдчихсан. Одоо жишээ нь
энэ имэйлийг чи өнөөдөртөө дуусгачих, энэ ажлыг те ингээл энийг ингээд оройдоо дуусгачих гэдэг ерөөсөө тим юм ерөөсөө байдаггүй. Ерөөсөө л яг л өглөө чиний гэрээ яг хідээсэн те чи өглөө 9-өөс яг 5 цагийн хооронд л ажиллах ёстой бол яг л чи тэр хооронд л байх ёстой. Тэгэл би заримдаа ч нөгөө ингээл ажиллаа ингээл нэг 6 өнгөртөл ингээл хийгээл те яа өнөөдөртөө ингээ багцсангүйгэл тийж үнэхээр бүр манай ингээд дарга марганаар бүр ингээд чи одоо болви хэвчтэй ингэж болохгүй чи бараг хойд зүртэж ингээ чи одоо энэ чи гэр бүлийнхаа цагаас чи ингэж хятад ингэж хулгайлж болохгүй чи одоо яав гэж тэгжсэн. Тэр нас надад бүр аюу гой тийм шал өөр мэдрэмж ингээд өгчээсэн. Тэгэл ерөөсөө 5 цаг боллоо ерөөсөө бүгд ингээд ажил дууссан ч дуусаагүй ч гэсэн ажил бол ажил тэгээд шууд гараа явдаг. Тэгээд амралтын цаг бол ерөөсөө яг л тэр тухайн өөрөө яг тэр амралтын цагийг 100% өөртөө болон гэр бүлтэй зарцуулах хэрэгтэй гэл. Тэгээд өмнөх чинь тэр миний хийжсэн ажил маркетингийн ажил гэж хэлжсэн. Би Монгол руу бас нөгөө нэг очиж нэг агентлагуудтай уулзах тийм нөгөө нэг одоо бизнес аялал хийж байгаа байхгүй хийх гээд явах гад тэгээд нөгөө нэг билетээ хараад ингэж хийсэн чинь хагасаа өдрийн билет нь аюу хямдхан гарч ирээд тэгээд би нөгөө нэг хүний нөөцийн хүнд яагаад тэгвэл энэ хагасаа өдрийнх нь яачихгүй да гэсэн нөгөө хэд ч юм бүр ингээл айгүй том ингээл сенсац болоод одоо баг энэ хүнийг ингээд амралтын өдөр ингэж баг ингээд яагаад явуулж болохгүй үсттэй гээд болохгүй ерөөсөө энэ ажил учраас яг ажлын өдөртөө нэгдхийн өглөө эхлүүлээд тэр юуг нь яах ёстой гэл тийм амар амралтын өдөрт нь хүртэл ингэж асуухгүй те ерөөсөн тэр нь бас ингээд аюу том ялгаа. Би болохоор Монгол хүн болохоор үгүй яг хөө тэгэл баг одоо компанийнхаа хэдэн өрийг хэмнээд би баг амралтын өдөр явчих гэж хаад эднэрт бол бүр ерөөсөө тийм ерөөсөө хүлээж авдаггүй бас нэг тийм давуу тал байсан. Тэгээд бас нэг том давуу талыг хэлэх юм бол энд нөгөө нэг барууны соёл илүү давмгаалцсан учраас ерөөсөө одоо тийм нөгөө нэг үзэл бодлоо маш чөлөөтэй илэрхийлдэг нь бас айгүй тийм юу санагцсан. Одоо ингээл би одоо жишээ нь ингээл адилхан маркетинг менежер ингээд зөндөө олон хүмүүстэй хамт ажиллаж штэ. Тэгэнгүүтээ ингээл даргыгаа ингээл чөлөөтэй ингээл шууд ингээл шүүмжлэл хурал мурал дээрээ ер нь гэхдээ чи наатаа ер нь солиорой гэхдээ ер нь наад яг үзэл бодол чинь биш шүү ингээл яг шууд ингэж байгаа надад бас ингээд яг монгол хүний хувьд бас ингээл амар соёлын тийм амар ялгаатай. Гэтэ энэ нь бас ингээд айгүй эргэж цаараа ингээд айгүй тийм гоё ажиллаас авах тийм ямар нэгэн тийм нэг юмд байдаггүй юм байна даа гэл тий. Дарга бол ингээд юу хүснээ ингээд ажилчнаараа хэлгүүлнэ гэсэн юм байхгүй. Ажилтан ингээд одоо хүсэхгүй байвал хийхгүй ч байх хүртэл тийм хэрэгтэй тий. Тэгээ өөрийгөө би энэ ч надад таалагдчих, энэ ч таалагдахгүй байна гэж чөлөөтэй өөрийгөө илэрхийлдэг нь бас надад айгүй тийм одоо сайхан санагддаг. Саяла тэгвэл Австралид ажиллах давуу талуудын тухай ярьлаа шүү дээ. Миний чинь Монголд ажиллаж байсан шүү дээ. Хэрвээ тэр туршлагатайгаа харьцуулах юм бол Монголд ажиллахын давуу тал юу гэдэг вэ? Яг хоо би чинь Монгол багтдаг байсан. Тэгээ сүүлд бол хуваараа нөө бизнес хийгээд явцсан шүү дээ. Та мэдж байгаа. Тэгээд яг мэдээж Монголд ингээд яг оффист ингээд ажиллаад яг эхлээл ингээд би багшийн карьераа өргөжлүүлээд явсан бол ингээд магадгүй би сүүлдээ ингээл том ингээл их стэйж сургуульд ажиллаа. Тэгээд ингээл нөгөө нэг техникийн эрхлэгч гэл Монгол заавал нэг тийм тэмүүлэлтэй байдаг. Яг хөө энд ч гэсэн тэмүүлэл байгаа л да. Тэгээд ингээл бид нар ингээл яг хөө олон жил ингээл ажилласнараа ингээл Монголд бол мэдээж туршаал дэвшил явах боломж нь бол 100% ингээд нээлттэй байх байсан байх. Тэгээ энд болохоор яг хөө мэдээж одоо ингээд туршаал дэвшил явж байгаа зөндөө олон монголчууд байгаа. Гэтэ яг биднэрт одоо нэг сул тал нь юу вэ гэхээр бид нар одоо яг нөгөө нэг native австрал хүмүүс биш шүү дээ тий. Тэгэхээр яг хичнээн бид нар англи хэлтэй төгс сайн эзэмшсэн байлаа ч гэсэн хизээж бид нар одоо нөгөө уянгалуулч нөгөө нэг тий уян яруу тийм нөгөө нэг англи хэлээр бас ингээд ярьж чадахгүй болохоор бас нөгөө ажлын байран дээр нөгөө туршаал авах нь яг тэр нөгөө австрал хүмүүстэй суулгаад нэлээд жоохон удаан юм шиг санагддаг. Тэгээд тэр нь удаан тэгээд бас заавал нэг австрал хүнээс бүр нэг хэдэн юмараа нэг 2-3 юмараа илүү байж ч одоо тэр хүнээс илүү харагдаж штэ тий. Тэгжээч чи туршаал дэвшин гэд.
Тийм тэгж боддог. Харахгүй те карьерийн өсөлт хөгжилтийн хувьд болохоор бид нэр Тийм яалтгүй тийм жаах удаашралтай. Гэтэ эн чинь бол хүрэхгүй боломжгүй гэсэн зүйл биш шүү дээ. Ер нь бол болно. Тийм нэлээд жоохон хичээхэд өстой. за баярлалаа. Сонсоход бол манай Америкт барууны соёл гэдэг утгаараа ойролцоо сонсогдлаа. Гэхдээ би өөрийнхөө ээлжин дээр эндээ бас өөрийнхөө туршлагыг хуваалцсанаа. За тэгэхээр хэдүүлээ Богитойгоо Японы тухай ярилцъя гэж бодож байна. За Боги маань болохоор 10 жилээс Япон руу одоо их ирж очдог. Тэгээ тэр үесээ их олон ажил хийдэг байсныг би мэднэ. Тэгэхээр магадгүй миний найз энэ ажлуудынхаа тулаар тэгээд бас бидэнтэй туршлага хуваалцахгүй юу? За баярлалаа. Тий би ер нь бол 10 жил 9 ангид байхасаа ер нь жил болгон зуны амралтаараа Япон руу явцдаг байсан. Тэгээд дараа нь бол оюутан болж ирээд бол яг нөгөө цагийн ажил бас хийгээл янз бүрийн цагийн ажил хийж исэн. Тэгээд жишээлх юм бол зөөгч хоолны Япон хоолны газар зөөгч хийж исэн. Тэгэл нэг бизнес хотелийн ресепшн дээр бас ажилладаг байсан гэл. Тэгээ ер нь бол тэр дотроос хамгийн удаан хийсэн гэх юм бол би нэг юм хүүхдийн гүнзгийрээс нэг тийм дугуулan гэж ярьдаг шээ. Дугуулan нөгөө тоо математик энэ төрийг ингээ заадаг. Нэг тийм одоо байгууллагыг оффист нь ажилладаг байсан. Тэр бол миний хамгийн удаан ажилласан буюу одоо яг миний одоо Японд ажиллах одоо орчныг ч юм уу хамгийн их юм сурсан яг тэр жилүүд байсан л та. Тэгээ тэрэн дээр болохоор ерөөхдөө миний юу хийдэг байсан бэ гэхээр би нэг юм туслах нэгтлэн маягийн нэг тийм ажил хийдэг байсан л та. Цагийн ажил. Тэрэн дээр юу их вэ гэхээр нөгөө тэр чин тийм сургалтын төв учраас айгүй олон тийм мужууд олон хотуудаас салбартай байсан. Тэгээ тэр салбаруудад нөгөө цагийн багш нарыг ажилуулдаг. Тэгээ биний хийдэг ажил бол тэр цагийн багш нарын цалингийн боддог ажил хийдэг байсан. Цалингийн бодоод тэр мэдээллүүдийг бүгдийг бүрдүүлээд компьютер энтерт мэдээлэл нь оруулдаг. Яг тийм офис ажил хийдэг байсан. Тэн дээр бол миний одоо анх яг Япон хүмүүсийн яг тэр офис хүрээлэлд ороод одоо уцаар хэрхэн ярих уу, мэйл хэрхэн бичих үү гэдэг тийм бүх яг тэр бизнес соёлыг бол яг тэнд сурч байсан. Анх бол дөнгөж оюутан ороод ерөөсөө мэдэхгүй чадахгүй юм айгүй ихтэй байгаад тэгээд тэн дээр бол маш их одоо практик дадлага хийж одоо сурсан байдаг. Тухайн үед бол юу байсан л да цагийн үлс гэх юм бол 750 йен байдаг байсан. За одоо бол Японы дундаж цагийн цалин бол ер нь л тийм амар ихсээгүй. Ер нь бол өндөр хөгжилтэй орнууд дотор бол Япон цалингаараа бол айгүй бага ордог. Тэгээ одоо бол 950 йенээс 1250 йен орчмын хөлстэй байгаа шиг байлээ. Тийм тэгэхээр ч одоо тэр баг 10 хэдэн жилийн өмнө бүс гэхэд нэх ихсээгүй л гэсэн үг. За тэгээд тэр ажлын дараа чинь юу вэ? Сүүлд бол нөгөө дипломын ажлаа би бичиж байхдаа нөгөө айгу удаан тэр цагийн ажил сайн хийж чадахгүй байсан байхгүй юу. Тэгээд тэр үедээ ингээ бодохдоо за жоохон юм бага цагаар ажиллах хэрнээ цалин өндөр тийм ажил байна уу гэдээ хайж үзээд тэгсэн чинь тэн дээр нөгөө операторын ажил яасан. Одоо юм KDDI гэдэг нэг утасны компани байдаг шүү дээ. Японы алдартай. Тэрний нэг утасны call center гэж ярьдаг. Call center-т нь оператор хийх ажил гараад тэгээ тэр нь айгүй их өндөр шалгууртай шалгалт өгчөж ордог тийм ажил байсан. Тэгээ Япон хүмүүс дотроо ч ихсэн айгүй нөгөө шалгуур өндөр гэж яригддаг. Тэгээ би яг зэрэнд нь заяад цалин гэсэн чинь би өмнө 750 йенаар ажиллаж байхад тэрээ би оператор болчих юм бол цаг нь 1500 йен байсан байхгүй юу. Тэгэхээр шууд хоёр дахин өндөр. Тийм учраас за юу ч гэсэн шалгалт өгөөд үзье. Тэгэх юм бол би бага цаг ажилласан ч гэсэн цалинаас овоо авах юм байна гэж бодоод тэгээ шалгалт өгж үзчихсэн. Тэгээ шалгалт нь бол айгүй айхтар гэх юм уу айку ер нь бол амар юм нарийн авт юм байлээ л дээ. Айку одоо хүний сэтгэн бодох чадвар хэлний чадвар одоо бүх юм ер нь шалгалт юм байлээ. Би бүр анх удаа тийм шалгалт өгөөд тэгээ азар тэнцээд яг тэнд хийжсэн. Тэгээ call center гэдэг нь Япон хүмүүс нөгөө хувийн мэдээлэл айгу нууцлдаг учраас миний одоо ингээд компьютерээр харж суугаад ингээд чихвц өгөөд ингээд сууж байгаа байхгүй. Тэгээд яг нэг хүн рүү залгана. Тэр одоо зочин руу үйлчлүүлэгч рүү залгана. Залгаа тэр хүн байна уу гэд уцаа авангууд нь миний ингээд дэлгэцэн дээр яг тэр хүний хувийн мэдээлэл нь яг тэр байна уу гэдэгтээ зэрэгцэж ингээд харагддаг байхгүй. Гарч ирдэг. Тэнгууд би тэрийг ингээд юу их үг гэхээр яг уцаар тэр хүний ингээд сонсож ярангаа нүдэрээ тэр хүний мэдээллийг ингээс уншаад тэгээ амаараа тэр хүнтэй ингээ тэр мэдээллийн дагуу ингээ ярих тийм ажил байхгүй юу.
Тэгээ яг зүгээр нөгөө над руу миний хийсэн ажил болохоор дандаа хүн рүү ингэ залгадаг ажил нэсэн л та. Тэгээ тэр нь бол ер нь нэлээд миний одоо level up хийсэн гэх юм уу, хэлний төвшин болон ер нь яг юм хурд хүчийг бол айгүй тийм сайжруулсан гэж боддог. Айгүй тийм skill up ер нь нэлээд хийсэн ажил юм санагддаг. Тэгээ тэр дүнгээрээ бас салинч гэсэн боломжийн байсан болохоор яг оюутан яг магистрийнхаа дипломыг бичээд байгаа завгүй үедээ бол бага цагаар хэрнээ цалин боломжийн тэгээд авчдаг байсан. За одоо бол яг нөгөө бүтэн цагийн ажил гэх юм бол сүүлд би нөгөө 7 жилийн өмнө ирээд одоо Японы нэг хотын захиргаанд нь ажилладаг байсан. Гадаад харилцааны ажилтнаар ажиллаад 3 жил ажиллаад тэгээд одоо бол би нэг олон улсын байгууллагт бас ажиллаад л явж байгаа. Юу яагаад манай сонсогчдод сонирхолтой санагдах болов гэж бодож байна. Манай баг чинь Монгол ажиллаж байх үедээ энэ Японд ажиллах ажлын энэ хотын захиргаанд ажиллах ажлын зарыг хараад тэгээд хандаад ажилтан тэнцээд гэр бүлээрээ шилжиж суушиж байсан юм байна. Энэ процессын тухай жоохон дэлгэрүүлээд яриад өгөхгүй юу? За би нөгөө Монголд сургуулаа төгсөж очичоод нэг төсөл дээр ажиллаж байсан. Тэгээд төсөл дээр ажиллаж байхдаа Монголдоо ингээд ажиллаад байж байхдаа за төсөл учраас хугацаатай тэгээд 2 жилийн гэрээтэй байсан. Тэгээд за 2 жилийн дараа яах вэ гэж бодоод байж байхад яг Монгол дахь Японы элчин сайдын сайтн дээр нь Японы одоо ийм хотын захиргаа буюу захиргаанд одоо Монгол талыг нь хариуцсан гадаад харилцааны ажилд авна гэсэн тийм зар байсан. Тэгээд тэрийг нь аваад шалгуур энэ төрөнд харсан чинь нэлээд одоо шалгуур өндөртэй. Тэгээд ганцхан хүн аавна гэсэн оронтойтой байсан байхгүй. Тэгээд дотроо бол ерөөс итгэлгүй. Тэгээд дээрэс нь нөгөө юу байсан? Эргэн тойрны нөгөө Япон хүмүүс бас манай дарганаар Япон хүмүүс байсан. Тэднээсээ ингээд жоохон зөвлөж асуухгүй би ингээд энэ төслөө дуусгаад ийшээ ингээд шалгалт өгөөд үзт юм гэсэн чинь ганцхан хүн аавн чи өгөөд бараг димитээ нэлээд хэцүү шттэ гэж амар намайг ер нь жоохон дутуу үнэлсэн. Тэгэл би дотроо нэрэл хэцүү юм байна да гэж бодсон юм бас агуулга нь айгүй сонирхолтой гадаад харилцаад яа Монголтойгоо холбох тийм Монголын өвөр хангай аймагт тийм холбоотой тийм хот байсан байхгүй юу. Тэгээ хотын захиргаанд нь яг тэр Монголын талыг хариуцсан гэдэг. Айгүй сонирхолтой санагдаад дээрээс нь бас Японд яг албан ёсоор ажиллах тийм боломж бас зүгээр юм байна. Тийш туршлага хуримтлал гоё юм байна гэж бодоод тэгээ ерөнхийдөө анханаас нөгөө материалаа бүрдүүлж өгөө CV-гээ бичээл ярилцлагыг 2 удаа авсан байдаг. Яг одоо Японы элчин тэгээ тэр тухайн үеийн Японы элчин сайд болон яг тэр консул энэ бүгдээрээ сууж агаад ярилцлага авч исэн. Тэгээд тэрэн дээр ярилцлага яг намайг ярилцлага өгөх гээд очиход бол тэнд баг 20 хэдэн ярилцлага өгнө гэд байжсэн. Тэгээд хэд өдөрт хувааж байгаа тийм дотроос шалгаруулж авнаа гэд. Тэгээд явчаа тэр азар яг тэнцээд тэгээ миний яг нөгөө ажиллаж исэн төсөлж гэсэн төсөл маань гэсэн яг хугацааны гайгүй дуусчихсан. Тэгээ яг миний төсөл 7 сарын сүүлээр дуусаад тэгээ би шууд 8 сарын 4-нд анх Японд руу явах. 7 хоногийн л шууд дараа Японд руу ирэхээр зохицуулаад тэгээ тэнцээд анх иржсэн. Тэгээд тэндээ бол яг Монгол Японыхоо гүүр бодлох нэг тийм ажил хийжсэн болохоор юм айгүй тийм дуртай сонирхолтой байсан. Тэгээ миний ажил бол яг Монгол улсаа сурталчлах, Монгол улсаа тухайн үе одоо нутгийн хүмүүст болон одоо танилцуулах гэсэн ажил байсан учраас ер нь айгүй тийм дуртай байдаг байсан. Тэгээ одоо жишээ нь бага сургууль, цэцэрлэг энэ төр очиод Монголоо танилцуулах ч гэдэг юм уу. Тэгээ дээрэс нь миний хийсэн ажлууд гэх юм бол одоо өвөр хангай аймаг руу одоо тусламжийн түргэний машин, одоо галын машин энтрийг бас нэг тусламжаар явуулах ажлыг хийсэн. Тэгээ хотын даргатай дараа нь хандивлан гэсэн үг шүү дээ. Хандрын ажлыг зохион байгуулад тэгээд нэгэн тийм машин ингээ хоосон машин явуулах юм чинь тэгээд дотроо нөгөө рандосеро гэдэг сурагч цүнх Японы сурагч цүнхийг тэр тухайн нөгөө ард иргэдэд нь дэсэн цуглуулад одоо хандивлуулж аваад тэрийг өвөр хангай одоо орлого багтай айлын хүүхдүүдэд бэлэглэх тийм аяныг зохион байгуулад тэгээ анх удаа яг санаачил зохион байгуулад эхлээд зөвхөн тэр хоттой гэж бодож ирсэн чинь тэр маань ер нь нөгөө нэг NHK-ийн нөгөө ньюсээр нь 2-3 удаа гарсан байхгүй. Тэгээ би тэр ингээ ярьцлага өгөөд тэгсэн чинь нөгөө Япон даяар мэдээд тэр мэдээ нь яваад бүр нөгөө Японы өөр муужуудаас бид нартай холбогдоод яг энэ ингээд юм сурагч цүнхөө өгмөр байна Монгол руу ингэмээр ингээд нэлээд юм том хөдөлгөөн болоод явсан. Тэгээ тэр маань нэлээд амжилттай болоод Монголд бас яг хүүхдүүдийнхаа гар дээр очсон байдаг. Тэгэхээр тэр 3 жил ажиллахад бол энэ ажлууд айгүй гоё дурсамжтай сайхан үр дүнтэй ажил болсон гэж боддог.
Ёо ямар гоё ажил хийвэ те. Тэг бас боломжийг бол зүгээр шүүрсэн биш те. Тийм байна те. Тийм. За тэгэхээр энэ Японы ажлын орчин тэгээд онцлогийн талаар жоохон ярьж өгөөч. За ажлын онцлог гэвэл за яг давуу сул тал гэдэг түрүүн ярьжсэнтэй уялдуулаа ярих юм бол одоо хамгийн түрүүнд санаанд орж байгаа нь бол айгүй хариуцлагатай нарийн зохион байгуулалттай байдаг. Тэр бол угаасаа маш хариуцлагатайгаар хийгддэг гэдэг нь бол нэлээд давуу тал цаг тий бүх юм ер нь төлөвлөгөөний дагуу л явдаг. Тэр нь давуу тал хэрнээ миний хувьд бас өөрийгөө ажиглаад тахад нөгөө Японд ингээ удаан амьдраад ажиллаад ирэхээр бас нэлээд бас тэр зангийн сурж байгаа юм шиг санагдсан. Юм хүмүүнд ер нь дандаа юм яг юм төлөвлөгөөтэй л байх гэдэг болцсон байлээ. Тэгээ төлөвлөгөө нь ингээ өөрчлөгдөх гэнтерт бол бас тийм таатай биш ч юм уу тий. Тэр бас яг юм Япон занл сууж байгаа юм болоо гэж бодоод нэг бодлын давуу тал юм уу нэг бодлын бас жоох уян зүйл нь тий нааш цааш юм юу байж байх гугаар яг ингээл яс хийх гэдэг болчтой юм байлээ. За өөр давуу тал гэвэл ер нь бол багийн ажиллагаа энэ төр айгу зөв гэх юм уу Монголд ажиллаж байсан туршлагаас харахад бол Японд яг нөгөө хувь хүн гэхээсээ илүү яг хамт олон гэдэг нь л амар явдаг. Хувь хүний Монголд ч одоо чинь аль болох хувь хүн өөрсдөө ингээл хөгжүүлээл дүйлгөөд гэх юм уу одоо яг ингээл нэг юм айгу тийм юу өндөртэй байдаг штэ. Хувь хүнээсээ эго өндөртэй гэж ярьдаг штэ тий байдаг юм шиг санагддаг. Японд бол хүмүүс айгу тэрийгэ дардаг гэх юм уу. Дандаа би ингээл дандаа өөрийгөө бусдаас ингээл доогоор одоо үнэлүүлэх гэсэн өөрийгөө дандаа даарч ярих гэсэн тийм соёлтой болохоор яг багаараа л гэсэн тийм юу байдаг. За сул тал мэдээж бас байгаа. Миний бодлоор бол Япон хүмүүс ч яг түрүүний хэлсэнгээ яг өөрийгөө даарч ярина. Яг бас нөгөө шууд илэн даланггүй шууд тийм харилцаа ер нь байхгүй. Дандаа ингээд юмыг тойруулж ярьдаг. Одоо жишээ нь ямар нэг гэрээ хэлцээр хийхэд нөгөө тал маань зөвшөөрөхгүй байх юм бол би зөвшөөрөхгүй гэж ер нь баг хэлэхгүй шүү. Бодоод үзье гэл дандаа тойроо утгаар ярина. Тэр нь бас надад бас нөгөө би чинь гадаад хүн учраас Монгол хүн учраас хэдийгээр би Японоор ингээ ярьж байгаа ч гэсэн яг тэр хүмүүсийн тэр санааг нь бас заримд ойлгохгүй үе байдаг. Одоо тэрнээсээ болоод буруу ойлголцох юм. Яг юу гэх гээд байгаа юм бэ гэл тий. Миний бодлоор бол шууд ингээл нэг асуудалтай байвал тэрийг яг боддоор ингээ хэлээл шийдчихвэл илүү ингээ амархан юм. Тэр асуудлыг шийдчих юм шиг санагдаад байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ Япон хүмүүс бол тийхгүй айгуу тийм хуцаа ордог. Тэгээ нэг юм хийх гээл бодгоол ингээл тойруулаад энэ. Тэр нь бас заримд айгуу төвхтэй санагддаг л та. Тэгээд заримдаа тэрийг жоох ойлгохгүй ч юм уу ядраатай ямар шууд ингээл хэлчихээд шийдчих юм чи ямар уддсан бэ гэсэн нэг тийм санал одоо бодол бол төрдөг дотроо. Одоо нэг юм хэлчихөө тий манай богич одоо бараг 9 дугаар ангиас л ингээл Япон руу яваал ер нь амьдралынхаа маш удаан хугацаа Японд өнгөрөөсөн гэхэд тэгээд тийм юмнуудыг ингээд ойлгохгүй хэцүү байдаг гэхээр бас тэр тойруулж ярьж байгаа тий тэрийг ингээ ойлгохгүй байдаг гэхээр бас ойлгоход нэлээд их хугацаа шаардлагатай юм байна те ер нь хэцүү л юм. Тийм нь бол яг тэгэж бодож байгаа. Тийм манай ээж бас хэлдэг байхгүй юу? Чи Японд одоо ийм удаан байж байгаа юм чи Япон зан сураач миний охин гэсэн. Би бас ер нь тийм яг Япон зан нөгөө төрлөх бас зан ч юм уу Монгол хүний чинь нэг тийм байгаад байдаг. Ямар нэг юм шууд ингээ хэлчихдэг ч юм уу. Ингээ асуудал ингээ шууд ингээ явчих гад идэг. Тэр зам бол ер нь тавигдахгүй байгаа тийм лээ. Яг тийм Япончууд шиг бол бас тэгэж чадахгүй байгаа одоо ч гэсэн. Тэгээ хувьдаа ч гэсэн өөрөө бас бүр тэр зам нэг амар тийм таалагддаггүй учраас бүр бас яг тийм Япон заныг бас сурыг гэж бас бодохгүй ингээд аль болох балансын тааруулаад дундыг барайл ажилтдаг да ер нь тийм. Өөр бас нэг онцлог гэж сая бодогдлоо л доо. Японд бол нөгөө эмэгтэй хүмүүсийн ажлын одоо юу гэх вэ? Эмэгтэй хүмүүс нь ер нь хүүхэд гаргаад гэр бүлтэй болол ер нь бол ажиллаа асаа гараад ар гэрээ авч явна гэсний тийм үү одоо үндэсний соёл байдаг. Тэр соёл нь яг хоо жил ирэх тусам ингээд өөр болж байгаа ч гэсэн яг тийм соёл нь бол ер нь цаанаа ингээд байгаад байдаг. Тийм болохоор одоо миний одоо ажиллаж байгаа газар ч гэсэн за 90% нь ер нь одоо ганц бие хүүхдгүй эмэгтэй хүмүүс байдаг. Тэгээ миний ажиллаж байгаа газар бол олон улсын байгууллага учраас эмэгтэй хүмүүсийн карьерийг айгүй дэмждэг. Тийм бодохоор бол эмэгтэй дарганаар айгүй ихтэй. Эмэгтэй хүмүүс айгүй тийм одоо карьераа хөөгөөд айгүй тийм амжилттай явдаг эмэгтэйчүүд байдаг. Бүгд айгүй мундаг байдаг. Тэр хэмжээгээр карьер хөөх тусмаа гэр бүлтэй биш ганц бие хүүхдгүй гэсэн. Тэр амьдралдаа бүр ингээ шийтсэн. Одоо 40 гарсан 50 гарсан хүмүүс дандаа яг ингээл ганцаараа амьдраад энийгээ карьераа өгөөл дуусна гэсэн нэг тийм зорилттой
болцсон гэх юм уу. Тийм байдаг болохоор ерөнхийдөө түрүү ингээ Австралийн тэр уянгагийн яриг сонсвол тий гэр бүл чухал гэдгийг ямар гоё юм бэ гэж би ч гэсэн Австралид очихдоо ингээд бодохоор айгүй гоё санагдчихсан. Японд бол дандаа юм гэр бүлийн ар гэрийн юуг бол одоо дандаа тусад нь авч үздэг гэх юм уу. Би одоо чинь хүүхдтэй тэгээ ажил хийлээ гэхэд бол намайг яг хүүхдтэй гэдэг айгүй тийм одоо илүү даваа тал Ажил амьдрал тусдаа гэх юм тийм тусдаа гэсэн утгаар тэгэхээр яг л нөгөө бас айгүй илүү цаг энэ төр хийхийг шаарддаг гэх юм уу. Шаарддаг ч байх үед тийм шаардлага гардаг. Уус амар ачаалттай ажилдаг болохоор. Тэгээ ер нь тиймэрхүү тийм нөхцлүүд байна. Нэг юм асууж боё. Японд одоо нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо ажлынхаа цагийн үнэлгээ нь ялгаатай байт юм уу? Цагийн үнэлгээн дээр бол ялгаагүй. Гэхдээ яг нөгөө цалингийн шууд юун дээр бол баг зэрэг ялгаатай байдаг юм байлээ. Тийм ер нь бол хуучин бол нэлээд ялгаатай байдаг гэсэн. Одоо бол бас баг ялгаатай байдаг гэсэн. Гэхдээ би тэр мэдээллийг нь бол яг сайн мэдэхгүй. Яг бол өөрөө эмэгтэй учраас эмэгтэй хүмүүсийнхаа юуг л харж байгаа. Гэхдээ олон улсын байгууллага миний ажиллаж байгаа газар бол хаа очиж том байгууллага учраас ер нь тийм цалин мөнгө одоо халамж юм дээр бол тийм яг ялгаа малгай ч юм уу тий. Яг энэ чадвартай л бол тэр хүнийг үнэлэх тэр юм дээр бол айгүй тийм зөв шударгаар яг хүнлээд явдаг. Тийм. За сүүлийн асуултаас Монгол ажилласан туршлагатайгаа харьцуулахад Монголд ажиллахын давуу тал сая ерөнхийдөө хөнгөн бас дурслаад ихтэй дахиад нэг асуучих. Давуу тал юу гэдэг юм бэ Монголд ажиллахын? За түрүүн бас нөгөө дурдсанчлан бол ер нь Монголд яг нөгөө шууд илэн далангуй бүгдээрээ гоё ярилцаад тий асуудлаа хурдан шийддэг юм шиг санагддаг. Тэр нь бол бас давуу тал гэж миний хувьд харж байгаа байхгүй юу тийм. Одоо яг глобалчлагдж байгаа энэ үед бол асуудлыг заавал сонирхуулаад авахгүй шийдлүүдийг ингээд түргэн олон шийдээ явах нь бол давуу тал гэж боддог. Японд бол бүх зүйл ер нь нарийн дистаратай. Тэр хэмжээгээрээ одоо шийдвэр гарах хүртэл хугацаа нь бол аюу тийм хугацаа шаарддаг. Нилээн яс юм хийжээж нөгөө 7 огтолж биш 7 хэмжиж 1 огтол гэдэг шиг юм болдог л доо. Тэр хэмжээгээрээ маш зөв нэг бодол аюу зөв. Тэгвэл хугацаа ордог гэдэг нь бол аюу тийм даваа санагддаг. Ажлын уур амьсгал гэсэн ерөөхдөө өөр Монголд одоо хүн бол хараа нэг өөрийнхөө байдаг нь илүү гоё юм шиг санагддаг л та бас. Японд бол яг нөгөө багаараа нэг ингээл яг өөрийнхөө бас байдгүй ингээд айгүй тийм дотгошоогоо гэх юм уу дотороо бодож байгаа юм ер нь наана гаргах нь бол айгүй ховор тий. Сэтгэл хөдлөлөө ч юм уу гаргахгүй. Тэр хэмжээгээрээ бол Япон Монголоос бол ер нь айгүй өөр санагддаг л та. Тэгээ тэр нь бол бас нийгмийн асуудал бол Японд ч гэсэн нөгөө амиа хорлолцч гэдэг юм уу тийм одоо сэдвүүд их байдаг шүү дээ тий. Миний өнцгөөс харахад бол айгүй тийм өөрийгөөрөө байж чаддгүй дандаа ингээд дүр эсгэж амьдардаг юм шиг ч. Тэр чин тухайн хүнд өөрт нь амар стресс болоод нийгмийн тийм асуудал болдог. Тэгээ хэрвээ сэтгэл зүйн хувьд одоо хүчтэй биш хүн байх юм бол тэр стрессийг давж чадахгүй тий. Тэгээд асуудлууд байлт юм болов л гэж бас хардаг. Тийм дээ. Манай Монгол ажиллахад сайхан шүү. Тийм Монгол амар юу яадаг штэ тий нөгөө ингээд хоорондоо ингээд хоол найз нөхөд болчдаг штэ тий ажлынхаа хүмүүстэй ингээд амар юм дотн болчдаг хурж ирээл ингээд амар ярьдаг. Тийм уур амьсгал нь айгүй гоё санагддаг. Тэгээ Японд яг тийм байж чаддаггүй. За маш сонирхолтой бүр айгүй гоё. Олон яг наад нөгөө нэг юун дээр бас нэг юм хэлчихв. Бас айгүй сонирхолтой санаглаа. Нөгөө богисаа хэлж штэ нөгөө ажлын байр дээрх бид нар нөгөө баг ихч дүүс болол те баг ахаа ихчээ гэл тэгэл эсвэл нөгөө айгүй бүр сайн найзууд болчихдээ штэ. Хамт ажилдаг гэл те. Тэгэд энд бас яг тийм юм ерөөсөө байдгүй юм байлээ. Одоо жишээ нь бас нэг сонирхолтой жишээ ингээд хэлгээд манай ажлынхны шинэ жил болж байгаа байхгүй юу? Тэгээ би ч ингээл нөгөө мэдээж монгол хүн учраас шинэ жил штэ гэл айгүй догтлоо л те. Ямар дресс өмсөх үү, яах вэ, ийх үү гэл нөгөө нэг ажлаас ингээл нөө урилга ирээл те энэ газар төдөөс юм болно гэл. Тэгээ би нөө ажил дээр ингээд бас ингээл ажлынхаа хүнээс асууж байгаа байхгүй юу? Тэгэл чи яас ямар плаж өмсөх чинь яах вэ, ийх үү гэлтгсэн чинь яг үндэ ингээд тэр чинь миний амралтын өдөр те ингэж ажлын юмд баг ингээ ажлынхантай уулзаж ингээд яа гэхээр бүр амар дургуурээ тайна. Тэгээд би очихгүй гэл амар санаа. Шинэ жил нэштэй бүр тэгээд одоо жишээ нь л юм те. Тэгэл одоо жишээ нь бас ингээл ажлаас гараад нөгөө пи ууж муулаа гэхэд зүгээр хүн ингээл өөрөө хүсэл ингээл уух юм бол уuna. Тэгэл хамт ингээд ажлаараа сууж байхад чинь одоо Монголд байсан бол бидэртэй ингээл хүүе хүлээж байгаа чи бөөндөө гарыг за чи нэгийг уучих бүгдөө дахиад нэгийг ууччих за тэгээ гарыг гэл нэг тиймэрхүү штэ нэг vibe те. Энд болохоор ерөөсөө тийм биш тэгэл
болсон. Ингээл ажлынхантай баг ингээд нэг цаг ингээл баг суух нь бүр амар enough тий. За ингээд явлаа гэдэг. Хинч тэр хүнийг чи болооч чи яасан ийсэн. Сүртэй гэж хинч асуухгүй. Тэгэл тэр хөөр ингээл яваад. Тэр нь бас нэлээ өөр санагдчих. Сая богийг сая ярьсан чи бүр тэр бүр айгуу санаанд орлоо. Манай Америкт бас ерөнхийдөө төстөө багтгийн төстөө талууд анзаарагдлаа. За тэгэхээр Америк руу оръё. За тэгэхээр миний хийсэн ажлуудын талаар ярихад бол за би эхлээд энд Америкт мастер хийсэн. Мастер хийж байх хугацаанд болохоор дадлагчирч оюутан. Гэхдээ сургуулийнхаа холбоотой эдийн засгийн судалгааны төв дээр судлаач оюутнаар ажиллаж байсан. Тэгээд цагийн үнэлгээ бол ерөнхийдөө $20. Тэгээд 7 хоногийн 20 цагийн лимиттэй байдаг. Яг нэг Ирландтай адилхан тий. Тэгээд дээрэс нэг нэмэлт давуу тал нь сургуультай ажиллахаар сургуулийн төлбөрөөр тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг. Тийм байлаа. Тэгээд дараагийн миний ажил болохоор оюутныхаа сүүлийн нэг жил болохоор санхүүгийн байгууллагад internship буюу дадлагчтай оюутнаар ажиллаж орж исэн. Тэгээд тэрний цагийн үнэлгээ бас нэг $20. Тэгээд яг тухайн ажилд орсон яаж тухайн ажилд орсон бэ гэхээр амралтаараа яг одоо за би ер нь яг одоо ажилд удахгүй төгсгийн тулд би одоо ажиллаа бэлдэх хэрэгтэй гэх. Тэгээд биш заавч дадлагч оюутан болно гэх. Тэгээ баахан жагсааж байгаа нөгөө компаниуд руу бөгөө. Тэгээ 20 газар руу өгсөн чинь нэг намайг ярилцсан дуудаа. Тэгээд тэрэн дээр ашгүй өсөрч орж исэн. Тэгээд төгсгтөө болохоор тухайн газараасаа бүтэн цагийн ажлын санал аваад тэгээд би тэндээ өөрчлөлөө одоо ажилласан. Тэгэхээр миний ажлын туршлагад ерөнхийдөө сүүлийн 3 жил бүтэн цагийн ажил хийхэд санхүүгийн байгууллагатай тэгээд тогтвортой хөгжлийн аналистээр би ажилладаг. Тэгээд ажиллаж исэн Америкчанд маш том газар томтой тэгээд нэг state болон хот мужаасаа шалтгаалаад өөр тэгээд миний ажлын туршлага одоо 3 жил богино учраас Midwestern буюу одоо төв хэсгийн Америкийн хаваа тэгээд Нью-Йорк гэсэн тиймхүү хоёр хотын ажлын туршлага надад байд юм аа. Тэгээд ажлын онцлог тэгээд онцлог давуу болон сул талуудын тухай ярихад бол уянгатай хэлсэндээ яг адилхан барууны нэг ерөнхийдөө соёлтой байдаг тий удирдлага болон удирдлагын нь одоо бүтэн харьцангуй хавтгай буюу одоо ахлах төвшин бусад энгийн ажилтан хоёрын хоорондох тийм шатлал харьцангуй бага юм чөлөөтэй боломжуудыг илүү нээж өгсөн байдаг. Тэгээ мэдээж хувь хүн төвтэй ажил амьдралын баланс бол өндөр ач холбогдол өгдөг гэдэг. Арай австрал шиг бол арай биш юм байна. Гэхдээ бас тодорхой хэмжээний ач холбогдол өгдөг. Тэгээд одоо ажлын дараах уулзалт энэ төр гээд нөгөө баг хамт олонны уулзалтууд хийлээхэд ажлын цагаар 3 цагаас 5 хүртэл хийдэг юм уу. Тэрнээс ажлын дараа ажлын бус цагаар гэдэг юм уу хагас бүтэн сайн гэх мэтийн тиймэрхүү цагуудад үйл ажиллагаа баг зохион байгуулдаг. Тийм байдаг. Хоёрт нь болохоор надад нэг сонирхолтой яхаа их өөр санагдж ирсэн болохоор хувийн орон зай хил хязгаарыг хүндэлдэг санагдсан. Энэ одоо хүмүүс чинь ингээд Монголд харьцангууд нэг чид настай вэ? Эсвэл одоо тий хаана ажиллаж исэн, хаана юу хийж исэн, тэгээд цалин чинь хэдвч гэдэг юм биш нэг тийм хувийн асуудлууд руу бол маш нээлттэй чөлөөтэй асуудаг шүү дээ. Энэ бол хязгаарч тэгдэггүй. Тэгээд тэр нь надад айгүй амар санагдаж ирсэн. Тэгээд тэрхийх өөрөө л хүсээ тий итгээд ярнуул гэсэн шүү дээ. Ажлын орчин дээр бол чиний хувийн амьдрал руу хязгаарч тэгж өнгөйсөн асуулт тэгж асуудгүй. Тэгээд тэр надад их таалагдсан. Тэгээд сүүлд нь дахиад дараагийн нэг надад сонин санагдж ирсэн болохоор ажлын харилцаа, танилын хүрээгээд хэлэх соёл нь хацсангуу хүчтэй хөгжсөн. Тэгэхээр одоо байгууллага дотор болон байгууллагаас гадна маш хэмжээний мэргэжлийн уулзалтууд, кофе шоп, өдрийн хоол, ажлын дараах хоолт гэх мэтийн workshop-ууд гэх мэтийн тиймэрхүү арга хэмжээнүүдээр уулзаж мэргэжилтэй холбоотой хүмүүстэйгээ танилцаж шинэ ажлын боломж хамтарч ажиллах боломжуудыг их гаргаж ирдэг. Тэр нь карьер хэрэг хөөж байгаа хүмүүст бол энэ чухал ач холбогдолтой. Тэгэхээр би бол Монгол тэгээд нэг тэр тал дээр харьцангуй бас тийм их нээлттэй хүн амьтантай ярьдаг тийм
тийм төлөө хүн биш учраас надад бол энэ жоохон хэцүү санагдажсэн. Тэгээд суралцаад явж байгаа. Тэгээд тэрний давуу талтай тав тал биш онцлог байсан. Сул талын хувьд сул тал хэд байна. Юу нийгмийн ажлын байран дэх нийгмийн хамгаалал ерөнхийдөө Монголыг харьцуулахад жоохон сул. Энэ дээр юу гэж байгаа вэ гэхэд жишээлбэл декретийн амралтад Америкт бол цалингүй 3 сар өгдөг. Тэгээ 3 сарын дараа ерөнхийдөө буцаад ажилдаа орох хэрэгтэй. Тэгээ хизээ хоороо шиднэ. Гэтэл Монгол болохоор тий цалинтай 120 хоног. Тэгээ дээрэс нь нэмэх нь цалингүй хүүхдээ 2 нас хүртэл гарах чөлөө өгдөг шүү дээ. Тэгээд хамгийн гол нь гоё нь болохоор ажлаас халах эрх байдаг. Ажлын байрыг хадгалж үздэг хуулиар хамгаалдаг. Гэтэл Америкт бол тэгээд 3 сарын дараа өсрөл ажилдаа орно. Тэгээд удах юм бол компани байгууллага ажлаас чинь бол халж болно. Энэ бол өөртөөх нь асуудал байдаг. Тэгээд өөр нэг жишээ болохоор эрүүл мэндийн систем нь бас их тийм жоохон миний хувьд бол гажуудсан. Америкчууд өөрсдөө бол бүр лөөгрийн хэмжээнд хүрсэн гэж ярьдаг. Тэгээд энэ дээр яадаг вэ гэхээр маш үнэтэй. Одоо дэлхийн дундаж эрүүл мэндийн зардлаараа жагсаахад Америк хот нэгт ордог, хоёрт Герман орж байгаа. Тэгээ Германд Америк бол Германтай харьцуулахад 40% илүү аахгүй. Тэгэхээр бүр маш үнэтэй бусад одоо хөгжсөн барууны орнаас харьцуулахад 2 дахин өндөр эрүүл мэндийн зардал маш өндөр байдаг. Тэгээд ерөнхийдөө эрүүл мэндийн систем нь болохоор хувь хүний байгууллагын одоо санхүүжилтээр ерөнхийдөө голцоо явж идэг. Монголд бол ерөнхийдөө төрөөс тэрий чинь нэг тэтгээд явж байгаа шүү дээ тий. Тэгээд эмнэлгүүд нь голцоо улсаас санхүүжилтээр эмнэлэг байдаг бол энэ бол хувийн эмнэлгүүд ихтэй. Тэгээд тэгэхээр одоо хувь хүн одоо гэр бүлээрээ тийм дампуурал зарсан одоо статистикийг харахад 65% нь болохоор эрүүл мэндийн гарсан зардлаас болж гарсан тиймэрхүү шалтгаанаас бол дампуурал зарсан байдгууд 65% зүйлээ. Тэгэхээр энэ бол маш өндөр зардалтай. Тэгээ зөв жишээлээд ингээд өмнгийн зардал одоо ямар байд юм бэ гэж харах юм бол яаралтай тусламжид одоо хэрвээ даатгал хүн орох юм бол доор хаяж $2,500-аас $3,500 гарна. Тэгээ дээрэс нь одоо хэрвээ MRI тест ч гэдэг юм уу эсвэл хагалгаа тий ойдл энэ төр хийх юм бол тэгээ цаашаа 20,000 хүртэл 20-оос дээш 20-30 мянга гарах бол энгийн үзэлт энгийн үзэгдэл тэгээ маш үнэтэй байдаг. Тэгээ төрх гэхэд чинь өөрөөрөө төрөхөд $10,000. Тэгээд хийсэр хагалгаа хийхэд $30,000. Тэгээд эмэгт 3 хоног хийдэг. Тийм зардал нь орсон. Тэгэхээр эдгээр бол миний бодлоор нийгмийн хамгааллын хувьд бол манай Америк жоохон сул байдаг. Тэгээд Монголд ажиллахын сайхан давуу тал болохоор яг уянгагийн хэлсэнтэй яг тавтаад хэлэхэд бол үнэн яах аргагүй одоо ингээд өөрийн орондоо ажиллаж байгаа, хэлээр ажиллаж байгаа хүнтэй зэрэгсэж ажиллаж байгаа учраас илүү хүчин чармайлт гаргах шаардлагатай. Тэгэхээр тэгэхгүй зүгээр ажил төвшөнд ажиллууд тэр чинь ингээ бодоход одоо ажил олгогч яагаад те адилхан хоёр хүн ажиллахад нэг нь Америк нэг нь одоо Монгол хүн байх юм бол заавал намайг ажиллах юм шаардлага байхгүй. Тэгэхээр чи тэр харьцуулагдж байгаа Америк хүнээсээ илүү хэмжээний чадвартай байж одоо ажлын байраа илүү тогтвортой авч халтна гэсэн үг. Тэгэхээр энэ шалтгааны хаваалмаас бол илүү их хүчин чармай шаарддаг. Би Монголд байхдаа бол илүү цагаар ажиллаж байгаагүй, хагас бүтэн санд ажиллаж байгаагүй. Тэгээд ажлын цаг тасан бол тэгээд баа компьютер хаалаа тэгээд болдог ус бол одоо энд бол тийм бол байхгүй. Байнгын нэг тийм илүү тодорхой хэмжээгээр хүчин чармайлт гарахыг байн шаарддаг. Тэгээд сонсогчд маань хэрвээ сонирхолтой бас санагдаж магадгүй хүчин чармайлт гарахаас гадна нөгөө технологийн хувьд бас нэлээд технологийн хэд хэдэн нэг одоо гартаа эзэмшүүлж авах эзэмшүүлж авбал зүгээр програм гэх юм одоо ур чадваруудыг суухаараа илүү тийм давуу талыг өөртөө гаргаж идэнэ. Тэгээд энэ дээр болохоор би чинь эдийн засгаар сурсан болохоор дата аналистийн талын ерөөдөө жоохон суурь авсан. Тэгэхээр одоо бол их олонний байран дээр дата аналист бол айгүй том түгээмэл болж байна тий. Тэгэхээр энэ талын тодорхой хэмжээний ойлголттой байвал их зүгээр санагддаг. Тэгээ энэгээр цаашлаад яхаар нөгөө дашбордууд байдаг шүү дээ. Power BI, Tableau тэр дашбордыг эзэмшин байвал их давуу байна.
Тэгээд нүүд хэмжээний дататай ажиллаж бас датагаа цэвэрлэх хэрэгтэй. Тэхийн тулд Excel-ийн Power Query гэж байдаг. Тэр бас их амархан сурсан, их атайхан амархан хэлэхэд амархан програм байна. Бас Microsoft-ийн Power Automation гэж байдаг. Одоо нэг олон дахин давтагдаж хийдэг гар ажиллагаатай тиймэрхүү ажлуудыг автоматжуулна. Тэгэхээр одоо хэрвээ ийм юм болвол ингэх гээд ингээд зааш тэр програм нь болохоор 1000 гаруй төрлийн олон бусад програмтай ажилладаг учраас манай муур очиж байна. Айгуу тийм төвөөмөл хэлдэг айгуу амархан байдаг. Одоо нэг Outlook-тай ажиллана, Teams-тэй ажиллана, эсвэл even Google-тэй ажиллах гэдэг юм уу те. Тэр нэг тийм айгуу хэрэглээтэй програм байна. Сүүлд нь бас тодорхой хэмжээний coding буюу яг би IT инженер биш ч гэсэн нөгөө нэг код бичих бол бас ерөнхийдөө их зүгээр байдаг, мэддэг байх нь. Одоо энэ дээр жишээлбэл SQL, Python гэх мэтийн кодинг тим бол их зүгээр байдаг. За сүүлд нь мэдээж хиймэл оюун ухаан. Би хиймэл оюун ухааныг бол одоо юу гэж байна? Асуулт асуугаад хариулаад байгаа. Тиймэрхүү хэмжээнд байгаа. Гэхдээ энийг одоо илүү эцэм түвшинд хэрэгжилж ажлын өдөрт гарах бүтээмжийг нэг тал дээр анхаарах хэрэгтэй гэж би бодоод. Тэрэн дээр одоохондоо бол сүртэй юм хийж чадаагүй байгаа. За тэгээд ийм юм байна. Энэ програмынхаа нэрийг би доор комментээр олчнаа. Тэгээд ингээд болоо миний Америкийн хувьд. Та бүхэнд асуух асуулт байна уу? За надад нэг асуулт байна. Сонсогчдод ч гэсэн бас байгаах гэж бодож байна. За дөрвөлээ яг дөрвөн өөр төвд амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр та дөрвөн маань ямар нэгэн байдлаар расизм гэж зүйлийг мэдэрч байсан уу? Расизм ядварлан гадуурхалтыг гэж орчуулна тийм Монгол дээр тийм мэдэрч байсан уу? Гоё асуулт байна шүү дээ. Баярлалаа. Америкийн хувьд болохоор нөгөө хайцангуй цагаачлалын орн учраас Өстой харин ялгалан гадуурхалтыг би ер мэдээгүй. Яг зүгээр яг хувьдаа би хэл муутай да, би Аазтай гэж дотроо өөрийгөө бодож байсан болохоос биш яг тийм үг бол тусч экспириенс хийж байгаагүй. За миний Заваа яриаш. Японы хувьд гэх юм бол ер нь жоохон гэхдээ баг зэрэг би мэдэрдэг гэж хэлж болох байхаа. Тэг ерөнхийдөө харьцангуйхаа адилхан Аз гэдэг юм шиг гэрнэ. Хаяа бол яг би нөгөө миний ажилдаг онцлогоос хамаархад миний ажил болохоор нөгөө хөгжил буурай орнуудыг гинжлэг үзүүлдэг тийм ажил хийдэг байхгүй. Тэгээд миний ажил би өөрөө нөгөө Монголцон бас хөгжил буурай орны тоонд орсон байгаа. Тэгээд яг тийм ажил хийхээр яг хүмүүсийн хандлагаас харахаар чи тий хөгжил буурай орны хүн ирсэн энд яг ганцаараа гадаад хүн гэж тий бусд яг Японоос зэрэг ажиллаж байгаа нэг тийм нэг юм хандлага жоох илрээд мэдрэгдээд байт юм аа. Наана бол манай нөгөө Японч юу ч ярихгүй штэ. Гэхдээ цаана бол яг нэг Монгол гэж жоох ингээд яаж байгаа юм шиг бас хандлага гардаг. Тэгэхээр яг хөө тэр маань жоох юм ялгарлан гадуурх тий ганцаараа гадаад хүн учраас бас үе бол жоохон тийм мэдэрдэг. Гэхдээ тийм амар онцгой ингээл наана ингээл язгаархан гадуурх юм биш л тий. Тийм цаана ер нь нэг юм уур амьсгалаас нь жоохон мэдрэх тийм тохиолдод ажиглагддаг гэж бодож байна. Sorry Ирландын хувьд болохоор би бас эхэндээ эрэхтэй тийм байх болов уу гэдэг ингээд бас нэлээд бодож ирсэн. Тэгсэн чинь ер нь яг айгүй олон орны бас хүмүүс амьдардаг одоо Америкт шиг тийм болохоор тийм юм илт ингээд бүр айгүй муухай юм бол ингээд хүмүүс би биндээ тэгж харцах юм бол ерөөсөй байхгүй. Тэгээд за бүр цаагаараа одоо эсвэл бүр нэлээд том ажилд ороод яах юм бол тийм бас ингээд зүгээр далдуураа одоо жишээл энд ажилд ороход ингээд нөгөө хүмүүсийг ажилд авахд хамгийн түрүүнд нөгөө хамгийн ихэнд бол яг локал хүмүүс Ирланд хүмүүсийн ажилд авна. Хоёрдугаарт EU буюу ингээд Европын холбооны орны хүмүүсийг ажилд авна. Гуравдугаарт болохоор гурав дахь орны хүмүүсийг ажилд авна гэсэн тийм нэг дараалал байгаад тийм билээ. Тэр бол бас л нэг төрлийн одоо бас нэг тиймэрхүү одоо бүр жоохон цаагаараа гэх юм тийм шиг надад бас жоохон санагдаад. Тэгээ та эдийнхаа яриаг сонсож байгаа бас би юмнууд дутуу хэлжээ. Ахин товчхон хэлсэн байна. Тэгээд нэг ганц нэг бас Ирландын тухай сонссон мэдсэн юмнуудаа дутуу хэлсэн юмнуудаа хэлье гэж бодлоо. Тэгээд энд болохоор одоо тийм хөдөлмөрийн хуулиараа хуулийн гэх юм уу одоо нэлээд сайн одоо хөгжсөн байдаг юм шиг санагдаад тэрэн дээр болохоор ажлаас хүнийг шууд ингээд
бүр ингээд шалтгаангүйгээр одоо нөгөө халах ч юм уу тийм юм бүр ингээд цагийн ажил дээр ч гэсэндээ ер нь хүртэл байдаггүй. Хэрвээ тэх юм бол буцаад нөгөө эргээд одоо шүүхт өгөх ч юм уу тэгэх юм бол тэр компани буцаад бүр маш өндөр хэмжээний төлбөрт очих учраас тэр талаар ингээд ажилчид нь маш сайн хамгаалагдсан байдаг санагдаад тий. За тэгээд амралтын өдөр юм уу эсвэл баярын өдрөөр ажиллах юм бол нөгөө цалин нь ингээд 2 дахин одоо тооцогддог гэх юм уу тийм бас нэг юм байдаг. Тэгээд энд одоо оффист ажиллаж байгаа хүмүүсийг харахаар 2-оос 3 өдөр оффис дээрээ тэгээд 2 өдөр нь болохоор ингээ онлайнаар гэрээсээ ажилладаг юм бол маш түгээмэл байгаа даа. Тэгээ Америкт ч гэсэн тийм байна гэд номнод хэлсэн тий. Тэр бол нөгөө одоо ковидоос хойш айгүй түгээмэл болсон юм шиг харагдсан. Тэр нь их анхаад их ингээд гоё амар санагдаад байгаа шүү дээ. Ингээл 3 өдөр нэг ажилтаа явдаг. Тий. За тэгээд илүү цаг ер нь ажиллаулдаг. Тэгээ манай одоо багш ингээд бид нарт хэлжсэн. Ер нь бол хөдөлмөрийн хуулиараа энэ тэр хууль нь нэлээд чанга. Тэрнгээр болохоор амралтын одоо хүний ажиллаа тарцсан байгаа цаг дээр тэр хүн рүү уцаар ярихгүй, мэйл хэрэгсээ бичихгүй, тэрэнд ингээд хариулаагүй байх юм уу те уцаа аваагүй тохиолдолд бол ямар ч шалтгаанаар одоо чи бол ингээд буруутахгүй. Тийм учраас ерөөсөө тийм тохиолдолд албан газраас хүн рүү залгах эсгүй, мэйл явуулах эсгүй, тэрэнд хариулах чалга байхгүй гэд тийм юмнууд байгаа. Тэгээд тэрнээс айгүй амар санагдсан. Тийм. Тэгээд ажилд ороход бас нөгөө энэ тийм их сони одоо энэ барууны соёлын нэг ажиглагтаад өөр Европын орнууд ч гэсэндээ ингээ Америкт ч гэсэндээ хүмүүс ажилтдаг хүмүүсээс ингээ хараад хаад тэрнтэй их адилхан нэг юм ингээд танилын хүрээгээр их ажилд ордог юм шиг санагдаад байсан. Ингээд зүгээр аплайдаад ингээд ажилд орохоосоо илүү одоо networking хийгээд одоо манай монголоор бол нөгөө нэг танилан нэгнийгээ ингээд дуудаад ажилд оруулна гэдэг арын хаалга гэж баг ярих юм уу да. Тэр юм нь бол нэг албан ёсны зүгээр л угаасаа л тийх ёстой гэдэг юм шиг тийм нэг соёл байгаад байдаг санагддаг. Нэгнийгээ одоо ингээд дотор нь ажилтдаг хүн нэг хүнийг ингээд санал болгож ажилд авах юм бол илүү хурдан ажилд ордог. Тийм юмнууд айгүй түгээмэл юм шиг надад санагдсан. Манай багш бас тэгж ярьж ирсэн. Ер нь чи ингээд нэг пабд ороод ингээд суугаад хүнтэй юм ярьж байгаа тэгээд шууд ажилтаа болчих бас магадгүй шүү гэж жоок хийгээд байдаг гэсэн. Тэгэл тэр мөрийг сонсоход ер нь бол нэг тийм байлээ. Би болохоор айгу өөрөөр бодоод ингээд аплайдаал ингэж аал ажилд орох хэрэгтэй гэл ингээд бодоод байсан чинь басгүй юм байна гэж санагдсан. За тэгээд нэг дутуу хэлсэн юмнууд бол нэг бас иймэрхүү байна. Яг тийм ажил дээр нөгөө бусдад референс хийж өгөх гэдэг барууных их түгээмэл албан ёсны тий. Тэгээ бүр урамшуулалтай. Тийм байдаг. Түрүү нөгөө намынга асуусан асуултанд яагаад тэгж асуусан бэ? Австрали ямар вэ тий? Би нэг яагаад тэгж асуусан бэхээр бас ингээд нэг хүмүүсээс айгүйх асуудаг байхгүй. Чи ингээд яг Австралид ингээд яг маркетингийн ажилтан ингээд ажил хийхээр чи ингээд австралиудтай зэрэгцээд ингээ оффис суугаад яхаар чамайг амар гадуурхдаггүй чамайг ингээд одоо яадаг вэ гэд айгүйх тийм асуултууд өмнө асууж ийсэн өөр одоо ингээд хүмүүсээс надаас асууж ийсэн. Тэгээд ер нь бол манай нөхөрч төр бич төр ямар нэгэн байдлаар ямар ч тийм одоо тийм гадуурхалтыг бол ёстой мэдэрч байгаагүй. Тэгээд австралчууд ер нь бол одоо бүр дээр үесэл ингээл юм гадны олон хүмүүстэй ингээд нэг хамт амьдраад ажиллаа сурцсан хүмүүс юм шиг санагддаг. Тэгээд хүний харин ч тэр одоо юун дээр эмзэглэж хүе, эвгүй сэтгэл төрүүлж хүе гэж бүр харин ч баг ингээд айгу болгоомжтой ингээд ханддаг, амар хүндэтгэлтэй ханддаг нь айгу ингээд мэдэгддэг. Тэгээд хизээч одоо намайг жишээ нь энэ нэг Аз хүндээ ч юм уу те энэ бидраас өөртөө гэсэн юугаар яадаггүй ерөөсөө ямар ч бүх хурал цуглааны хувьд тэгэл ерөөсөө бүхэл зүйлдээ ингээл яг л нөгөө адил ижил тэгш ингээд ханддаг. Тэр нь бас ингээд яг ингээд гайгүй мэрэгчлэрээ ажиллаад ингээд байхад бас их боломж давуу түхэн байдгаа. За бид нэг цаг аль хэдийн болжээ. Тэгээд төлөө өндөрлөө доо. Ингээд подкастын маань ингээд нэг дугаар өгөр өндөрлж байна. Бидэнтэй хамт бай цаг хугацааг хамт өнгөрөөсөн та бүхэндээ баярлалаа. Дараа уулзлаа. Баяртай. Баяртай. Subscribe to гэж хэлсэн юм шүү дээ.